За өдрийн мэнд хүргэе. За ямар ч сан төсвийн тодтолтой холбоотой олон асуудлууд байна. Сая бол одоо Монгол Ардын намын бүлэг хуралдаж төрийн албан хаагчдын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг бол бас эргэж харах ийм одоо шийдвэр гаргалаа. Тэгээ энэ бол бас нөгөө гинтийн шийдвэр байж болохгүй л гэдэг ийм л зарчим бас ярилцлаа. За нөгөө талдаа төсвийн тодтол хийхэд одоо цомогтол хийн 9%, дээрэс нь одоо алт хөтөлбөр гээд байна. За хөрөнгө оруулалтуудаа зогсоох гэдэг ингээд зогсоох юу ах вэ? 5 сарын 31-ний өмнө ягаагүй гэрээ байгуулгаагүй гэдэг. Ингээд ийм зүйлүүдэд аль болох төр хэмнэхийн төлөө байгаа. Бид ганц нүүрснээ шалтгаалж байгаа эдийн засгтаа бас маш сайн ойлгож байгаа. Нөгөө талдаа бид ингээд төр чангалнаа гэхээс гадна төрт бас авлага гэж нэг юм байна. Энэ авлага авах үйл ажиллагааг ер нь эрчимжүүлэх тал дээр ер нь юу хийж ийн вэ? Энэ нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, боловсролын зээлийн сан, жидүүгийн сан, тариалан эрхлэлтийг дэмжих сан гэдэг. Энэ авлаггүй сан бол огт байхгүй. Тэгэхээр нэг талдаа бид нэр ингээ хөрөнгө оруулалт хамаг юмаа танаад ингээд байгаа юм чинь нөгөө талдаа авалгаа авах асуудлаа ч гэсэн ер нэлээд урагшлуулах ёстой гэж би бол ингэж бодож байна. Тэгэхээр энэ тал дээр ямар хөө байр суурь байна. За хоёрдугаарт энэ алт аян гэж орж ирээд байгаа. Алт 3 аян. За томоохон ордууд руугаа олборлоно гэсэн ийм зүйл ярьж байгаа. Би бас энэ дээр бас нэг хяналтын тогтолцоо байна уугүй юу гэдэг дээр асуух гэж байна. Яг тэгвэл ковидын үед хил гайл хаалттай ийм байх үед Монгол банкнд тушааж байгаа алтны хэмжээ максимумдаа 23.5 тонн хүрж байна. Өнөөдөр бол 24 оны өнгөрсөн одоо 24 оныхоор бол 16.5 тонн болтлоо, буурсан байна. Алт олборлолт өөрөө зогсчихвоо. Энэ ордууд нь ажилласаар байгаа хэрнээ Монгол банкнд тушааж байгаа алтны хэмжээ ингэж багасаад байна уу? Алтны хууль бус худалдаа байна уугүй гэдэг. Хэрвээ бид байгаа бол энийг хэн чадахгүйгээр дараагийн том ордууд руугаа орно гэдэг бол тийм зөв хувилбар биш ээ гэж ингэж бол би харах гэж. Тийм энэ дээр ямар зүйл байна вэ? За гурав дахь нь за одоо ингээд 2026 оны төсөв ингээд хэдхэн сарын дараа ороод ирнэ. Хөрөнгө оруулалт гэдэг зүйл бол туйлын хүнд болох нь. Гэхдээ бид бас энэ улс орон эдийн засгаа тэлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой. Энэ засгийн газраас ирсэн танилцуулга дээр гадаад зээлийн ашиглалт бол маш бага хувьтай байна. 12 их найт төгрөгийг бид ашиглаж чадахгүй одоо зээлийн зарцуулалт байна гэдэг ийм зүйл байна. Тэгэхээр бид ер нь 2026 онд улсын хэмжээний томоохон хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэхэд энэ гадаад зээл нийгэмд автсан энэ зүйлээ одоо ашиглах ямар чиглэл бас баримтлах юм бэ гэдгийг бас би тодруулъя гэж ингэж бас бодож байна. За цаг дуусч байгаа учраас дараагийн юм дээр хариултаа авчаад тодруулъя. За эхлээд сангийн сайд дараа нь ажилтнууд уулуурхаа сайд хариулахад бэлтэж байгаа. За сангийн сайд. За өдрөө төшний асуултанд хариулъя. За гадаад зээлийн ашиглалтыг одоо их сайн нарийн ойлгож байгаад баярлалаа. За 12 их найдын гадаад зээлийн ашиглалт одоо хүлээгдээд байж байгаа. За бидний одоогийн төсвийн дүрмээрээ энэ гадаад зээлийн ашиглалт маань шууд алдагдлалт одоо нэмэгдүүлдэг, зардал тооцогддог ийм эдийн засгийн ангилалт багтдсан байгаа юм. Бид төсөв дотроо одоо жишээ нь энэ жил одоо алд дэлгүү төсөв батлаад үүнд багтаасан зээлийн ашиглалтын хамгийн дээд боломж байна 1.5 их найдал байгаа юм. Уг нь бол гадаад зээлийн ашиглалт маань одоо бусад эрүүл мэндийн салбар, боловсролын салбарын одоо их усүргүй зардалтай адилтгаж үзэж болохгүй зүйл юм байна. Ялангуяа бид сүүлийн жилүүдэд эдийн засаг дэх одоо энэ зээл ашиглалт төслүүд маань одоо маш том дүнтэй болж ирж байна. Одоо энэ 12 их найдын бараг тал нь буюу 5.6 их найдны ерөөс ганц төсөл байна. Тэр маань одоо нэвд босруулах үйлдвэр. 17, 18 онд эхэлсэн төсөл. За ингээд ковид үед төсөв төртөг нэмэгдсэн. Нэмээд зээл авсан. Энийг ямар зогсоолтой нь биш. 2 жилийн дотор бид нар 5.6 их найдыг багтааж гаргах ёстой. Энэ дүрмээрээ бол бид нар багтааж гаргах ямар ч боломжгүй. 90 төсөл байгаа юм. 90 төслийн 12 их найд. Тийм учраас бид цаашдаа одоо энийг эргэж харж тодорхой хэмжээний өөрчлөлт хийхгүй бол бид одоо энэ том олон улсын гэрээгээр батлагдсан эдгээр одоо ажлуудаа хийж чадахгүй байх ийм эрсдлүүдтэй нүүр тулж байгаа. Зарим томоохон улс гүрнүүд жишээ нь Герман улс байна. Герман улсын нэг одоо том онцлог гэх юм бол төсвөөсөө бараг 3 дахин илүү том ийм гадаад зээлийн ашиглалттай явдаг.
Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл төсвийн орлогоор санхүүждэг биш. Өөрөө их усүртэй эдгээр зээлүүдийг бол гадаад өөрийнхөө хязгаарт багтаагаад харин төсвийнхөө алдагдлалд бол тооцдоггүй, гадуур нь бүртгээ явд юм байна л. Засгийн газрын өөрийнхөө хязгаарт бол тооцно. Эрсдэлтэй тооцно, макро төлөвлөлтөнд оруулж тооцдгоо гэсэн үг юм байна. Гэх мэт ийм бас улсуудын туршлагууд байна. Хэдүүлээ энийг бас сайн ярилцсанаа. Энэ дээр одоо улсын хурал дээр ажлын хэсэг гараад энийг бас ажиллаад судлаад яваасаа гэж одоо хүсэж байна. За алтан дээр уулуурах юм. За бас мөн энэ авлагууд дээр яамдууд маань ялангуяа нийгмийн даатгалтай холбоотой Бакир сайд, эрүүл мэндийн сайд маань үүссэн байдаг энэ томоохон авлагууд дээр хэрхэн яаж ажиллаж байна, ямар үр дүн гарч байгаа талаар мэдээлэл өгвөл сайн байна. За, ерөнхий сайд хариулъя. За манай дамжны сайд нэмж хариулна. Гэхдээ нэг зүйлийг их тодтогч хэлэх нь зүйтэй байх гэж. Олон улсын Нягтланбат хүртгэлийн аргачлал стандартаар төсөвт bankable буюу одоо өөрөө шигтэй өөрөө эргэн төлөгдөх зээлүүдийг төсвийн зарлага алдагдaltaд суулгадаг үжигтэй. Манай одоогийн мөрдөгдөж байгаа хөдөлгөөн домж дүрмээр одоо газрын тосны ч юм уу өөрийгөө санхүүжүүлээд эргэн төлөгдөх зээлүүдийг тусгаад алдагдлал бүртгээ яваад байгаа нь бол алдагдлыг өсгөж байгаа ийм үр зүйлд болж харагдаад байгаа. Ийм учраас цаашдаа энийг эрх зүйн хувьд зохицуулах ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаард нь алт гурав төслийн хувьд бол аяны талаар манай яам бол их санаачлагтай ажиллаж байгаа. Өнөөдөр 4 тонн хүрхгүй тушаагдсан байна. Тэгтэл эд үедээ бол хагас жил 20 тонн алт манай улс олборлж ирсэн, 13 тонн алт олборлж ирсэн ийм улс өнөөдөр алтны ханш хамгийн өндөр $3,400 төрчээд хамгийн одоо энэ валютын ханшийг нөөцийг тогтворч Минут нэмж өгье. Энэ нөгөө дэгээр дахиад нэг минутаар гэдэг юм байна. За тийм учраас алт олборлтыг нэмэгдүүлж валютын нөөцөө бэхжүүлэх зорилго тавьсан, хууль бус олборлтыг хомих, байгаль орчны нөхөн сэргээлт хийх шаардлага тусгасан. Сая хятад батлагдсан хуулиар нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө урьдчилж батлуулаад байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй явуулдаг ийм алт олборлтыг бол дэмжих ёстой. За ашигт малтмалын газар байнгын хяналт тавьж ажиллана. Ийм учраас ер нь өнөөдөр дэлхийд дээр алтны үн хамгийн өссөн ийм металл олборлт болж байхад манад энэ алтны олборлт буурж байгааг хууль бусаар хил гараад байна уугүй шалах үүргийг Тармуулын эрхийн газар төгссөн байгаа. Хэн шалгалтын ажил явагдаж байна. Нөгөө талдаа яг бодит нөхцөл байдал олборлтын хэмжээ том уурхаануудын асуудлыг уул уурхаанд манай сайд дамжны сайд хариулна. Сангуудыг бол сангуудын хувьд бол энэ сангуудыг төвлөрүүлж ил тод болгох зарчим баримталж байгаа. 9 санг нэгтгэж байгаа. Тусгай За, өдрөт гişүү нэмж тодруулъя. Тий, сангуудын авлагын явцыг бол бараг мэдж байгаа. Одоо харин жоохон хурдлуулах юм байна уу гэж. Нэгэнт бид нэр цомготгол хийж байна, хөрөнгө оруулалтаа зогсоож байна, бүх боломжтойгоо дайчилж байна. Бага жоохон алтаа хурдлуулахыг гэж байгаа энэ цаг үед авах юма олигтойхон авахын төлөө яваач. Одоо бол наад чи ингээл нэг шүүхийн шийдвэр энэ тэрэгээл ингээл нэг юм сунжирсан юм явж л байгаа. Дараагийн нэг юм аудитын дүгнэлтэн дээрч гарч ийн ерөнхий сайдын үгэн дээрч гарсан энэ махны экспортыг нэмэгдүүлэх тал дээр. Харин энэ танхимд ярьж байгаа амьдрал дээр байгаа хоёрын хооронд нэлээд зөрүү байгаа шүү. Өнөөдөр манай зүүн бүсэд 8 махны үйлдвэр ер нь эх 7 хоногоос бараг хаагдах гэж байгаа. Тэгээ би өнгөрсөн байнгын хорон дээр хөдөө аж ахуйн байнгын хорон дээр сайдд нь хэлсэн. Тэгээ ерөнхий сайд энэ дээр бас нэг анхаарал өгөөрэй. Ямар учир шалтгаан байгаа гэдгийг бас холбогдох хүмүүс нь сайн тайлбарлах байх. Тэгээ энэ бол нэлээд чухал асуудал шүү гэдгийг хэлье. За тэр алтан дээр бол яагаад ковидын үед тийм өндөр байгаад одоо буурчвал гэсэн асуулт байна. За, аж үйлдвэр эрдэс байлгийн сайд. Тэгээд гэр бүл хөдөлмөрийн мянган болын сайд хариулах уу? Авлагатай холбоотой. За алт аянтай холбоотой тогтоолын төсөл орж ирж байгаа эдгээр гишүүнд энэ тогтоолын төслийн бас нэг заалт нь бол энэ хууль ёсоор экспортлох үйл явцад хил гайлын хяналтыг чангадах арга хэмжээг авах ийм чиглэлийг оруулж ирсэн нэг. Хоёрдугаарт ер нь манай улсын одоо хайгуулын салбарыг маш богино удаан хугацаанд барьлаа. Тэгээд одоо үндсэндээ олсон нөөц их багассан. Тэгээд үндсэн том ордууд үлдсэн. За нийт нөөцийн 85% нь үндсэн орд. За шороо орд 15% нь бүрдүүлж байна.
За байгаль орчны нөлөөлөл нь хамгийн бага нь одоо том ордууд байдаг. Том ордуудад их хөрөнгө оруулалт шаарддаг. Энэ нь одоо алтны үн баг үед ашиггүй гэж тооцоол гардаг байсан учраас олборлолт эрс буурсан байгаа юм. Эрс буураад байгаа юм. Тэгэхээр бид нар хайгуулаа нээх ёстой, алт аянаа явуулах ёстой, том ордуудаа байгаль орчноо хамгаалах бодлогын хүрээнд бол давхар хэрэгжүүлээд одоо явахаас өөр гарцгүй болчиход байгаа. За эхлээд авлагатай холбоотой асуултанд хариулж. Гэрүүл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд Аав Бакер, эрүүл мэндийн сайд Чимбүрэн 2 одоо яг хэдэн төгрөгийн авлага байгаа вэ? Авлага бууруулахын төлөө юу хийж байгаа вэ? Эрчимжүүлэхийг. За Капитал Чингис хаан банкны өрийн үлдэгдэл тодорхой хэмжээний төлөлтүүд хийгээд одоо нийтдээ 2 банк нийлээ 154.8 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. За эрх хүлээн авагч ажиллаа хийгээд явж байгаа бүр эрх төлөөлөгч томилогдсон байж байгаа. Тийм учраас одоо манай яам гэхээсээ илүү одоо эрх хүлээн авагч нь өөрсдөө өөр барагдуулах ажлуудыг хийгээд явж байгаа. За бидний хувьд бас шахаж ажиллана гэж. Чимбүрэн сайд хариулъя. Эрүүл мэндийн сайд. За энэ дутагтаад байгаа мөнгийг нөхөхөд одоо бас энэ авлагатай 2 банкаас мөнгө авчид бол авал үр дарагдахаар байгаа. Тухайлх юм бол одоо Капитал банктай эцсийн үлдэгдэл 75.5 тэрбум төгрөг. За мөн одоо Чингис банктай бол одоо эцсийн үлдэгдэл 30 тэрбум. Чингис банктай бол одоо 30 тэрбум бол бүр мөнгөн дөнгөөр байгаа. За мөн одоо нийгмийн даатгалын ерхий газраас нэг эцсийн үлдэгдэл 89.7-оор тохирсон байгаа. Тэгэхээр энэ мөнгө төгрөгийг одоо ингээд буцаагаад дансандаа оруулахад энэ өнөөдрийн үсэд байгаа үр ширнээс бол бүрэн гарах боломжтой. Тийм учраас энэ эцсийн үлдэгдэл нь биелэн мөнгөөр авч болох Чингис хаан банк энэ төр одоо сонсдог бол мөнгө өгчмөр байгаа. Бид одоо ажилчдаа цалин өгч чадахгүй ингээд байж байхад одоо энэ мөнгийг авчвал одоо энэ буцааж мөнгө авах юун дээр бас үйл хөдлөмжүүд бас оруулж тавьчихад тэр нь зарагдахгүй, борлуулагдахгүй, эсвэл одоо түрээслээд нэг багахан хэмжээний мөнгө олдох байх гэл нэлээд тийм төвөгтэй асуудлууд. За Эдрот гишүүн нэмж 1 минут тодруулъя. Хууль нэм юм а бүрүүдэрч гишүүнэ. Тариалан эрхлэлийг дэмжих боловсролын зээлийн сангийн одоо авалгууд ямар байд юм бэ? Би энэ хоёр сангийн юуг бол сайн мэднэ л дээ. Тэрэн дээр би бас тодруулмаар байгаа. Дараа нь энэ бол яг зүгээр санал энэ засгийн газрын тогтоол дээр энэ авлага нэмэгдүүлэх тал дээр ер нь бол зүйл заалт ороогүй байна. Дандаа л хэмнэх, хасах, танах. Тийм учраас энэ тогтоол дээр саяны хэлсэн энэ сангуудын авлагыг эрчимжүүлэх, үр дүнг тооцох тийм заалт бас оруулмаар байна. Бид нэг талдаа томогтгол хийж гэн, цалин хөлсний асуудал яригдж гэн, хөрөнгө оруулалтаа зогсоож байна. Зөндөө юм болж иж авах авлаган дээр ийм хүч муутай хандаж болохгүй л гэж би энэ хувьд бол бодож байна. Тэгээ одоо тэгээ эрүүл мэндийн даатгалын сан гэхэд одоо тэрийг л авчвал өнөөдөр энэ бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбар дээр үүсэж байгаа бухимдуулаад байгаа тэр бүх зүйлүүд ч арилах гэдэг шүү. За ерөнхий сайд хариулъя. Цагаан хүүгийн эдрот гишүүний асуултанд товчхааруулъя. Энэ сангуудын авлагыг төлрүүлэхийн тулд бүх тусгай сангийн дансыг зарцааж 30 хоногийн дотор тайлагнах давхар санах хөгжилтийг хориглож төрийн сангаар дамжуулан төлрүүлэх шуурхай журам үрдүүлэхээр чиглэл өгсөн байгаа. Зүүн бүсийн махны нийлүүлэлтэд бол малын өвчин, малын махны хадгалтын дэд үтсийн сул тал, зах зээлийн зохицуулт зэрэг хямрал үүсдэг юм байна лээ. Эрүүл мэндийн хяналт хөрвүүр дагуулах стандарт нялгааг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай. За банкнаас авах тэр 200 тэрбум төгрөгийн авлагыг 60 хоногийн дотор төлрүүлэх зорилттой тавьж аккредитив баталгаа өрийн хуваарлтыг нэгдсэн байдлаар шалгаж 90%-ийг төрийн санд төлрүүлэх арга хэмжээ авах чиглэлсэн байгаа. За боловсрол трейдингийн сангийн 150 тэрбум төгрөгийн авлагыг 45 хоногийн дотор нэхэмжилж 80%-ийг бүрдүүлэх зорилт тавьж өрийн чагсаалтыг захимжуулж жилд тод зарлаж хуулийн хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар гэсэн байна. Энэ учраас төсвөөс гадуур хэрэгжих ажил учраас энэ дотор За